Бүс нутгаан дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудад анхаарч, мал аж ахуйн бүтээгдэхүүн зуурлсан, үндэсний үйлдвэрлэлийн зохис бодлогыг баруун бүсэд хэрэгжүүлэх боломж нөөц бүрэн дүүрэн байна. Үүний тулд эхлээд ховд, увс, завхан, говьалтай аймагуудыг холбосон тээвэр логистикийн сүлжээ бий болгох шаардлагатай. Баггүй ажил хийгдсэн ч удаан байна. Тиймээс урагштай, хурдтай, зоригтой шийдлүүд хэрэгтэй байна. Цаашлаад байгалийн унган төрхөн хадгалж үлдсэн уул уурхайд эвдэгдээгүй бүс нутаг болох баруун бүсийн 4 аймагт аялал жуулчлалын зэгцтэй бодлого хэрэгжүүлэх нөөц боломж бий. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг хийх хүний хөгжлийн асуудал, хүнээн дэмжсэн нийгмийн асуудлуудаа цогцоор нь шийдэх замаар баруун бүс нутаг хөгжинэ. Монгол улс ч хөгжин урагшлна. Баруун бүсийн хөдөлмөрч тууштай дайчин шаргуу ард түмний уугуул мөн чанар болох зорьсон бол хийдэг, сансан бол хэрэгжүүлдэг, явсан бол хүрдэг, төрөлх арын шандан суурилсан томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх хэрэгтэй юм а. Улсаас нэг удаа дэмжиж зориг хөрөнгө гаргавал тэр ажлыг цаашид үр дүнд хүртэн аваад явах, ажил хэрэг болгох, улсын хөгжлийн тулгцыг болтол хөгжүүлэн урагшлуулах зориг төвчээр сэтгэл зүтгэлтэй ард түмэн бол баруун монголчууд билээ. Би баруун Монголын үр сад гэдгээр бахархдаг. Тэр тусмаа олон өв соёлын нэгдэл бас ялгарл болсоор ирсэн ховдын унган хүү гэдгээрээ омогшдог. Тиймээс баруун бүсэд Монголын эдийн засгийг дэмждэг аж үйлдвэрийн парк байгуулах санал санаачил гарган ажиллана. Ингэж улсын хөгжлийн нэг том тулгцэг болсон үйлдвэрийн бүсийг цоо шинээр байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой. Одоо л бид олон хов олж бий хийн. Үгүй бол хожимдон зогсох эрх байхгүй учраас зоригтой урагшлан бас зогсолтгүй урагшлан. Ховд аймаг болвол Монгол улсын тухайд эдийн засгийн хөгжлийн гол бүс, баруун бүсийн тээвэр логистикийн төв, олон ястан үндэстнүүдийн олон зуун жил хамтдаа Монголын түүхийг бүтээсэн ёс заншил, хэл яриа, өв түүх өөр ч гэсэн эвлэлдэн нэгдэж түүхийг бүтээдэг, амьдралыг бүтээдэг ийм хүмүүс Монгол оронд байдаг гэдгийг харуулсан ийм одоо аймаг гэдгээрээ ховдчууд их бахархалтай байдаг. Хүн бүхэн л хөгжих мөрөөдөлтэй байдаг. Тийм үү? Бүс нутгийн ард иргэд хүн хөгжих мөрөөдөлтэй байдаг. Тухайн бүс нутгаас төрийн өмнөөс ажилдаг хүн бүхэн тухайн бүс нутгийг хөгжүүлэх мөрөөдөлтэй байдаг. Би ч гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй байна. Ховд аймаг бол аялал жуулчлал дээр тулгуурсан эдийн засгийн чөлөөт бүс болох ёстой. Аялал жуулчлалын чөлөөт бүс болох ёстой. Энэ аялал жуулчлал гэдэг бол өнөөдөр өөр чиглэл рүү болсон. Тийм учраас тухайн бүс нутгийн бүх нөхцөлд тэр түүх соёлын, байгалийн онцгой, зан заншлын онцгой, өв соёлын онцгой энэ нөхцлүүдээр тулгуурласан Монголын аялал жуулчлалын эдийн засгийн чөлөөт бүс болох ийм боломжууд байна. Тэр харуулсан нуурын айс ав газрууд, Монгол алтан нурууны тэр үзэсгэлэнт байгаль, самб гаруй, сута, мөнх хайрхан, жаргалан тайрхан нэг тойрсон өвөл зуны аялал жуулчлалын бүсүүдийг, аялал жуулчлалын баазуудыг тухайн нутгийн ард иргэдийн оролцоотойгоор төрийн бодлогоор хэрэгжүүлэх ийм бүрэн боломж байгаа. Энэ дээр бол энэ аялал жуулчлалаар дамжуулсан Ховд аймагт газар тариалан мал аж ахуй үдээр тулгуурласан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх ийм боломж байна гэж харж байгаа. Түүнчлэн дэд үт зам харилцаан дээр тулгуурласан баруун бүс нутгийн тээвэр логистикийн төв, Азийг холбосон тээвэр логистикийн төв болвол өнөөдөр Ховд аймгийн дамжиж Монгол улсын тээвэр логистикийн хөгжлийн одоо хамгийн том гарц бол энэ Ховд аймаг баруун бүс нутагт хэрэгжих ийм бүрэн боломж байгаа гэж бодож байгаа. Энэ дээр бол автозам, төмөр замын төслүүд, түүнчлэн олон улсын
Азийн том нисэх онгоцны байгууламжийг барих эдийн засгийн цаашдын ийм бодлого байх ёстой л гэсэн ийм одоо бодолтой байх. Ийм одоо зорилттой байгаа. Ийм одоо хүсэл тэмүүлтэй байгаа гэдэг л би хэлэх байна. Эдийн засгийн хувьд, газар нутгийн хувьд хоёр том гүрний дунд байдаг. Хоёр том гүрнээс хамааралтай гадаад дотоод бодлого байдаг. Гэхдээ бид өнөөдөр эдийн засгаа хүчрэх байлгаж ээж, эдийн засгаа зөв бодлоготой байлгаж ээж, бид энэ том сорилтыг давж гарах ёстой л гэж бодож байгаа. Энэ бол миний үг биш, энэ бол түүхийн үг шүү. Энийг шийдэхин төлөө уугуул иргэдтэй хамтарч ажиллах ийм зориг шулуутс учраас энэ ухрахгүйгээр, няцхгүйгээр, хуйлдахгүйгээр, эрх мэдлийг шүтгэхгүйгээр, хөрөнгө мөнгө шүтгэхгүйгээр шийдэх тийм зориг хүсэл, итгэл үнэмшил байна гэдэггээ би батлаж өнөөдөр би энд ардчилсан намаас нэр дэвшүүлж өнөөдөр баруун бүс нутгийнхаа иргэд олон таагуудад бодлогоо, зорилгоо, зүрх сэтгэлээ танилцуулж өнөөдөр хүрэлцэж ирлээ. Хэрхийг та бүгдийн оюун ухаан мэдтүгэй. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьтай аймагт ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн мандийн ачаа Монгол улсын хөгжлийн ирээдүйг зам тээвэр дэд бүтцийн хөгжлийг эрчимтэй дэмжсэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эко үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлсэн, бүс нутгийн онцлогт аймаг орон нутгийн харилцан хамааралтай том бодлогын хүрээнд харж байгаагаа ийхүү илэрхийллээ. Тэрээр бүс нутгийн хөгжлийн онцлог дахин давтагдахгүй чанар цуурилсан баруун бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагыг Монгол улсын хөгжлийн ирээдүй маргааштай холбогдох, эдийн засгийн хийгээд хүний хөгжлийн нөөц боломж, иргэдийн нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзсэн бодлого шийдлүүдэд анхааран оролцож нөлөөлөн ажиллагаар зорж байна. Зөвшөлтслийн аргаар хөгжлийн гацаа саадыг даван туулах ёстой гэж үздэг. Хоёр талыг хэвлэрүүлэн ажил хэргийг урагшлуулдаг гишүүдийн нэг гэгдэх болсон Ширнэн мандийн ачаа улс орноор нь зогсож саадахгүй тулд зөвийг дэмжиж цаг алдахгүй урагшлах хэрэгтэй гэдгийг чухалчлан сануулахаар урагшлна гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуул дахин нэр дэвшиж байна. Хал үзэж хашир суусан, амьдрал мэддэг, учир ойлгодог, бурханд сүсэгтэй, эгэл олонд ойрхон, хөөцөлдсөн ажиллаан бүтээдэг, хэлсэн амлсан дан хүрдэг, эх орон ирээдүй хож үеийнхэн төлөө хэлэх үг нь хурц, хийх үйл нь хүнлэг энэ эрхмийн баруун бүс нутгаан төлөөлөж, төр түшилцэх орон зай том, шийдвэрт нөлөөлөх сэтгэл нь дулаан, ухаан нь сэргэлээ. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн мандийн ачаа